Шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр сууг танд хүрч байна. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг маань эхэлж байна. Студид хөтлөгч Амар Санаа болон мөнхцөл миний бие адилж байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хост төлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Японы алдарт Roto брендийн арьс чигшүүлэгч нарны Tosuki Naku аянд итгэн адилж байна. За өдрийн минь амраа. Өдрийн минь дээ. За хоёулаа өнгөрсөн 7 хоногт эхлүүлсэн сонирхолтой сэдвээ. Өнөөдөр дуусгах амжих хоёлаа. Амжуулна да, амжуулах гэж үзнэ. За, цус Дракула. Сонсогчд нар бас ойлгоорой. Энэ бас их том, сайн бэлдсэн ч юм уу, тийм болохоор нэлээ урт зохиолтой байгаа юм. Тэгээ өнөөдөр багтаасан дээр баг. За, өмнөх одоо нэвтрүүлэг маань одоо Дракула маань Молдовт очоод Молдовоос агуу одоо Стефантай зүхтаагаад бас Стефаны чинь одоо аавынхын дүүн төрийн эргэлт хийж суудлын аваад одоо хоёр одоо оргуул босвол одоо хаашаач явах зүггүй болоод бүр Саксон руу Трансильваны Саксоны хотууд руу зүхтаж очсон. За ингээд араас нь Владислав Хуняадын нар одоо Брашов гэдэг хотод байгааг мэдэнгүүтээ дахиж тэдэрт мэдгцнийг мэдээ дахиж цаашаа зүхтаад CBU-д очсон гэдэг ингээд усаа. Яг энэ мөчөд 2 дугаар Владиславыг одоо Янош Хуняади Отомануудтай хит ойртож байна гэж сэжиглэж гисэн. За одоо ингээд Владислав Султан 2 дугаар Мехметийг хаан ширээндээ заларсанд нь баяр хүргэхээр өөрийн ноёд төлөөлөгчдийг илгээсэн юм байна. За тэгэхээр нэг Хуняади сэжиглэхгүй. Тэгээ Валахийн вангаас Тагараш Амлаш гэж нэртэй хоёр одоо чухал мужийг юм да түүх мужийг одоо өнгөртөө нэгтгэж авсан. Эдгээр мужууд нь Трансильвани руу орох одоо гол стратегийн үүд байдаг. Тийм газар одоо тэгээ Трансильвани өндөр уултай болохоор нэг хөндөй одоо даваа хөндөйтэй газар гэсэн үг байна. Хуняади залуу Дракулаг Владиславын оронд бэлтгэгдсэн дараагийн ван гэж үзээд өөрийг хажууд авсан. Яг ингээд зэрэгцүүлэнгүүтээ хардангууд. Хоргонол өгсөн байна те. Владислав нь эргэлзээтэй болоод ирэхээр тийм Владислав ерөнхийдөө Отоман тал руугаа налаад ирэнгүүт. Тэгээ бүр Хуняади Дракулаг бүр Буда гэдэг хоттой авчираад 5 дугаар Владиславын тэтэм зүг ёслолд оролцуулаад Унгарын одоо шинэ хаанд үнэнч тангарыг өргүүлсэн баг. Одоо 5 дугаар Владиславын тэтэм зүг ёслол гэдэг нэг юм Унгарын хаан гэж шүү тий. Энэ түүний эцэг болон ахыг алсан хэрэгт одоо Хуняади ч одоо гол ард нь одоо мастер майнд хийсэн байгаа шүү дээ. Зохион байгуулагч гэсэн. Түүнтэй эвлэрч байгаад гайх одоо Дракула үүнийг зөвшөөрж эвлэрж байгааг гайхахаар үйл явдал мөн боловч ерөнхийдөө бол тухайн үеийн нөхцөл байдлаас нэг харахад хоёулаа их өмнөх нэвтрүүлгийн ихэнх төрөл ярьжсэн тий. Жанжин шугам байхгүй ашиг сонирхолтой утгаараа. Валахын хаан ширээг энэ тэргуунд авч одоо улмаар одоо аав ахыгаа хөнөөсөн харгислыг үлдсэн Владиславаас өшөөгөө авахын тулд тэр өөрийг нь аав ахыг нь одоо алхад нөлөөлсөн хүнийг хүртэл өртөчч одоо тий нөмөртөчч байсан бол таарч шít. Тэгэхээр одоо Валахыг Отомануудын одоо Дракула Валахыг Отомануудын мэдлээс чөлөөлөхийн тулд Унгарын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байсан гэж үзсэн байна. Иймээс тэр энэ удаа одоо бардам зангаад зайлгэж Унгарын хаанаас Трансильваны хязгаарыг хамгаалах үүргийг хүлээж авсан. За ингээд одоо эцэг Владийнхаа гүйцэтгэж байсан үүргийг дахиж хийж эхэлсэн гэсэн үг. Буюу 1451 онд одоо Трансильванд очиж одоо энэ хязгаар нутгийг одоо Отомануудаас хамгаалах үүрэгтэй очсон байна. Энэ Трансильвани өөрөө бас аюултай бүгдсэн нутаг байсан. Яг тэр одоо дандаа ашиг сонирхлууд явж байдаг тийм ээ. Тэгээд одоо 2 дугаар Мурад Султан нас барж хүү 2 дугаар Мехмед нь Отоманы хаан болсон. Дракулагийн одоо эд зулхад тэр одоо 2 дугаар Мехмед чинь байлдан дагуулагч гэдэг очдог юм шүү дээ. Тэ Фати. Тий за байлдан дагуулагч гэдэг Фати гэдэг хүний чинь яг залгаа мууч нь одоо Валах гэж үзэх юм бол байлдан дагуулгын хамгийн ихний цэг дээр нь одоо нүднийх нь цонхоор нь харагдаж байгаа хамгийн ихний хаалга тэдний хаалга байна шүү дээ. Тэгээ 1453 оны 5 дугаар сард 21 настай Султан Константинопол хотыг эзэлж аваад за энэ бол одоо тусдаа бид нар ярьсан үг байна. Балканы хойгоор анхад байгаа анхаарал хандсан маш хүчтэйгээр. Отоманчуудын зогсоошгүй хүчний өмнө 2 дугаар Владислав тэдэнд улам ойртож Султантай дахин тохиролцож Мехметийн армийг Валахаар дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн байна. Владислав. За тий. 1955 онд Мухаммед Дунаа мөрний ирэг дээр цэрэг зэвсэг одоо армийнхаа хамаг ямаг төвлөрүүлж гисэн. Түүний цэрэг нь өмнө нь Сербийг аль хэдийн эзэлсэн байсан. Дараагийн одоо чухал зорилго стратегийн чухал ач холбогдолтой Белград хот байсан. Белград унах юм бол Дунаа мөрнөр дамжин Отоманы хөлөг онгоц айрам Буда хот руу
очиж цаашлаад Вена хүртэл товтлох болцоотой болно гэсэн. Яг тэр айрмын тэр их маш хангамж хоол хүнс болон цэрэг зэвсгийн их буугч хэлбэл газраар тээвэрлэхэд хэцүү учраас Дунай мөрөн болвол Дунай мөрний иргэн дагавах бүх хотыг эзлэхэд хамгийн их том тээврийн логистикийн үүрэг гүйцэтгэж байсан гэсэн үг. За тэгэхээр мэдээж хэрэг Валлах ч нь ороо тэр Дунай мөрний чинь нэг иргэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр Дунай мөрнөр бас цэрэг армаа явуулахын тулд нөгөө талдаа нөгөө иргэн аюулгүй байх хэрэгтэй гэдэг бас стратегийн чухал одоо ач холбогдол гарч ирнэ гэсэн. Хуняади одоо Белградын хамгаалтыг зохион байгуулахыг удирдсан ажлыг удирдан боломжтой бүх усан онгоц цэргүүдийг цуглуулсан. Тэр үед Отtomануудтай эвссэн Владиславын удирдлагаар байсан Валахийн цэргүүд Трансильваний хязгаар нутгаар довтолж Сербид нэн хэрэгцээтэй байсан цэргүүдийн хөдөлгөөнийг нь хорж исэн юм. За энэ ямар санаатай гэхээр Валах ч Отtomануудтай ингээд эвсчээд байгаа шүү дээ. Тэгэхээр Валахийн цэргүүд арим Трансильван руу ингээд үе товтлохоор тэрийг товтлооноос ард иргэдэд хамгаалахын тулд цэргээд тэнд байршуулах хэрэгтэй болно гэсэн. Байршуулад ирэхээр нэг Белград хотыг хамгаалтанд цэргүүдэд бүтэн татчих чадахгүй зарим цэргээ бас өөр газар үлдээх. Иймэрхүү зорилгоор сатааруулж исэн гэсэн үг байна. Валахуудын үүрэг. Ингээд 1456 оны 4-р сард Валахчууд Фагарош мужид Унгарын эсрэг бослогод игдээснээр Хуняади болон Владиславнаар хооронд явж байсан хилцээр ингээ байхгүй болсон. За одоо ингээд ерөнхийдөө Хуняади Владислав хоёр тийш харсан байна. Эцэст нь Хуняади Влад Дракулад удаан хугацаанд хүсэн хүлээж байсан зүйлийг болох Валахын хаан ширийг эргэж авах дэмжлэгийг олгохоор болсон. Ингээд 1456 оны 6 дугаар сард Дракула Карпатын нурууны Брандаваагаар давж цөлөгдсөн ноёд ба Унгарын хөлсийг сэрэг бүхий цөөн тооны хүчний хамтаар хаан ширгээ буцааж авах мөн ахыхаа өшөөг авах зорилготой Валах руу очсон. Валахын ноёдоос ялангуяа эцгийгийн дэмжижсэн талынхны дэмжлэгийг олж авч хоёрдугаар Владиславыг Оттомануудтай ойртож дургуутсан хүн бүхнээс дэмжлэгийг авч эхэлсэн. Өөрөө явж. Дракула Валахын хойд уул бил хөндөгөөс эхлэн өмнөдийн нэг үржиж хэмтэй газар нутаг хүртэл бэхэлтээс бэхэл цайзаас цайд дамжиж дагалдагчраа нэмж явсаар агаад ер нь бол аав ахыгаа нөхнөөсөн тэр Владиславын өсрөг бол хангалттай тэмцэх бол Бертос энэ удаад бол эцэст нь Дракула Драговиштэй гээд хотод орчимд 2 дугаар Владиславыг гүйц очиж бүсэлж баривчилсан. Хоёр армийнхаа өмнө хоёлаа Дракула Владиславыг ирүүл дуудсан. За. Яагаад тэгэхээр ялагч нь мэдээж Валахын бүх газар нутгийг удирдах воевод хаан болно гэдэг нөхцөлд. Үнэн хэрэгтээ бол Дракула цэргүүдээр Владиславыг алуулаа ч юм уу те ингээд өлхөө алуулж болох байсан байхгүй. Гэхдээ тэр хитрхийн нэгдүгürt бардам тодорхой хэмжээнд жоохон сайко байж болно. Гуравдугаарт бас их мэдрэмжтэй мэдлэгтэй юм байсан маа. Яа тэгэхээр хоёр армаа байлдуулчихаар хор хохирлын их тэгээд гэхдээ хор хохирлын тий хоёр монголчууд хоорондоо байлдахаар цул хитий цул ч гэсэндээ хүн зөт болж. Тэгэхээр энэ муу Владиславыг л алчих юм бол айрам маань тэр чигээр над руу ирнэ гэж ерөөс тооцсон байна. Надад Владиславын айрам үрдэн бууж өгнө бас. Тий. Эрүүл тулдаанд явуулах нь бол Тэнгэр бурхан бас өөрийг нь ивэж жинхэнэ воевод гэдэг ивэлээ өгч байгаа шүү дээ. Тийм. Эн чин жинхэнэ гэж нотолж байгаа шүү гэдгийг бас харуулах бас бодол бас. Бусад ноёдуудын сэтгэл зүрхийг өөртөө эргүүлэх гэх юм уу да. Мөн энэ цугласан ноёдод Дракула бол өөрийнхөө оронд хин энийг илгээдэг сул дорой нэгэн биш гэж бас нотлох гэж үзсэн. Тийм болохоор би гараа цусан дөрхөөж буцахгүй аимшиггүй дайчин гэдгийг бас харуулах гэдэг олон талын зорилготойгоор хийсэн. За ингээ мэдээж хэрэг Влад Дракула Владиславыг урж тасцсан хаянч гэж бичсэн байгаа юм бүр. Эцэг ахийнхаа өшөөг авсан. Ингэснээр Валахын хаан ширээ Владыг болсон. Дракула Оттоманы халдлагын эсрэг Трансильваны нурууны даваа бүрийг хамгаалах үүрэгтэй иргэн орлоо гэж. Нэгэнт Валах улс Унгартай эвсэнд бол Янош Хуняади Трансильваны цэргүүдэд Белград руу шилжүүлэх бололцоотой болсон. Яг харин эсэргээрээ Мехмед Дунай мөрний дагуух Валахын дайралтыг эсрүүцхийн тулд өөрийнхөө армийн тодорхой хэсгийг тэнд үлдэх хэрэгтэй болсон гэсэн. Энэ бүгдийн зэрэгцээ Оттоманууд Белград хотыг бүсэлж олон тооны их буугаар хотын хэрмийг буудаж байх явцад Янош Хуняади өөрийн айрам усан флотод цуглуулад Дунай иргэд ирэх Дунайд мөрөн дээр Оттоманы флот руу давталж гайхамшигт ялалт байгуулснаар хоттой бүр нэмэлт хүч авчирсан. Ингээд Мехмед султан нурсан тэр нураасан хотынхаа хан хэрмийн хэсгээр Белград руу өргөн хүрээтэй дайралт хийх эхлүүлсэн боловч Унгарын цэргүүд хамгаалагч нар тэднийг бут зогснороо итгэмээргүй өөртөө ч итгэмээргүй тийм ялтыг байгуулсан. Ингэж Янош Хуняади туркуудын ирлэг гэдэг очтой болсон гэсэн. Одоо 2 дугаар байлдан дагуулагч гэдэг тэр Константинопол хотыг эзэлсэн хүн Белградад нуурж унна гэдэг чинь бас сонирн биз дээ тий.
Ингээ Мехмед султан нурсан султан 2 дугаар уур хилэндээ автаж Софи хот руу хүртэл ухарсан. Яг бол одоо ард талд тасрагдана. Айр минь ялагдсан. Тэгээд Дунаа мөрөн дээр чинь валахууд байж байгаа. Тийшээ явуулж байгаа бүх ус онгоцыг их бугаар буудна дээрэмдэн. Инхээр одоо Софи хүртэл ухар стратеги ухралт хийгээд хэд хэдэн ланжнаа ууранда цаазалсан. Гэвч одоо энэ алдар суут ялалтыг сүйдрүүлсэн харамсалтай үйл явдал тохиож одоо Оттоманыг ялсны дараахан бүслэгдсэн хотод бас ингээд тахал яг тэр үчиг хар тахлын үе штэ. 1400 он. Одоо олон хүний амийг авчирсны дотор одоо Янаш Хүньяди тахлаар өнгөд тулсаа. Ингээд одоо Унгар улс өөрийн хамгийн агуу жанжин болох Христийн ертөнцийн дэх хамгийн үнэн хамаалагч алдсан бол Влад Дракула нэгэн цагт түүний дайсан байсан ч хожмоо одоо хүчрэг холбоотон болсон их ноёноо үүр талцсан. За энэ чи эргээд дахиад Влад айгүй том одоо нэг нөмөр байжсэн тэр нөмөр нь байхгүй болоо гэсэн. Ингээ 1456 оны 8 дугаар сард Дракула Валахийн боёруудын дээд зөвлөөр хаан ширээн сонгогдсон. Драговиштэй хотын сүмд ёслын дагуу батламжлагдан агуу Владыг хүү хан хүү Влад Унгро Валахийн ноён Амлаш ба Фаргашин эзэн гэдэг цол хэрэгтэйгээр хаан ширээн цуусан. За нөгөө нэг одоо энэ 2 туудаага хаан болж байгаа юм тий. 2 туудаага. Энэ бол одоо хамгийн том одоо хамгийн оргил одоо түүхийн хамгийн оргил болж байгаа хааных нь хаан болж байгаа үйл явдал гэх юм уу да. Воеводын хувьар бол Дракула гадаад харилцаанд их анхаарч Трансильваны чухал хотуудын захирагч нарт Хүньяди хүү Ласло болон өөрт нэтгэл зөвлөж чадахгүй байсан ноёдуудад захидлгээсэн баг намайг дэмжээ. Хүньяди хүү Ласло өөрт нэтгэдэггүй байсан баг. Ингээд Молдовыг булаа эзэлсэн Петра Араны засаглалыг одоо нэг үсэндээ ингээд шалгасан гэсэн. Өөрийн үеэл Штефаныг Молдовын хаан болгохоор төлөвлөсөн. Тэгин. За ингээд Штефан тэр үед Тарговишт хотод Дракулагийн дэргэд байсан. Ингээд энэ хоёр зүгээр төрөл төрөстөө дэмжсэн хэрэг биш. Валахийн үндэсний ашиг сонирхол байсан. Яг энэ бол. Молдов Петра Араны үед Оттомануудын нөлөөнд орсон байсан. Уламжлалт холбоотой байсан Польшоос хөндийрсэн бас байсан учраас Молдовыг Валахта Унгарын нөлөөний бүсд оруулах нь чухал байсан. Ингээд 1457 онд Штефан Дракулагийн дэмжлэгтэйгээр 6000 Валах цэргийн хамтаар өөрийн авга Петра Араныг хоёр тулдаанд ялж эцгийг нь хөнөөсөн хаан ширээг булаасан этгээдийг түлхэн унгааж Молдовын хаан болсон. Тэр тухайн үед энэ Дракулагийн анхны томоохон амжилт мэт харагдж байсан ч үеэл Штефан хожим одоо тий үеэл хамаатнасаа илүү амжилттай ноёрлоо тогтоосон хаан болохыг нь эхлэвсэн гэсэн. Дракулагийн хувьд бол ихийг хийж амжуулж байсан. Унгар улс Хүньядигийн үхлээс болоод хүнд байдалд орсон байсан. Оттоманы шин довтлогоо бас үргэлж байж байгаа шүү дээ тэр чигээс. Зантсан гэх юм уу тий. Энэ нөхцөлд Валах улс нээлттэйгээр Оттоманы эсрэг босож бас зүрхэлт дийлэхгүйсэн. Ингээд одоо яг л нөгөө нэг хадан тавьчулсан халиуны зулцганы үлгэрийн дараагийн хэсэг эхэлж байгаа. Мехмед Тарговиштой хотод илч илгээхэд Влад жил бүр 2000 алтан дукат гэдэг одоо дукат чинь тухайн зоос нь малталтаа тийм татврын төлхийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Дайнд одоо тэрийг тогтоож дийлэхгүй гэдгийг мэдсэн учраас энэ нь өчөөхөн төлбөр биш байсан учраас одоо гэхдээ үнэш дор зүйл Оттоманы армийн хөнөөл байсан учраас одоо зөвчөрөхөөс аргагүй байсан. Хамгийн аимшигтай зүйл нь Валахийн нутгаар чөлөөтэй Оттоманы арийн нэвтэрч Трансильван дэх Унгарт зовтлохыг зөвшөөрсөн. Дракула давхар Трансильваныг хамгаалах үүрэг авсан боловч Валахийн воевод болсон шүү дээ. Хүньяд өнгөрөнгөө тэгээд одоо өөр аргагүй болж гэсэн. Үүний хариуд Оттоманууд Дракулаг хууль ёсны хаан хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг унгаах ямар нэгэн өөр ноёныг хаанд одоо воевод болгож өрөмжлөх ямар нэгэн орлого хийхгүй гэж тохирсон баг. За хаалсанд нь радуу байгаа. Тий, энэ бол Оттоманчуудын ерөөсөө өлхөө хийж чадах зүйлийн нэг байсан гэж одоо төвөгч хэлсэн баг. Гэвч Оттоманчууд түүнийг Константинополд ирж султан хүндэтгэл үзүүлэхийг шаардахад Влад Дракула татгалцсан. Эцгээсээ сургамж авсан, эсвэл тэгж доош орохгүй гэсэн хоёр бодлыг айлж бийж болно гэж байгаа. Гэтэ аль нь л та. Тий. Иймээс хөрч зэрэгэлдээ орнууд болох Унгар, Молдов болон Оттомануудын хэлсэн дипломат яриа тохиролцоогоор цаг хожиж ирсэн дандаа. Арга цаачлсан гэсэн. Энэ хооронд Влад одоо улсаа Валахийн улсаа цэргэн босгох ажилд орсон. Одоо уулын их цохиод дөр цөндрөлсөн хорогдох боломж бүхий Панари гэж цайз багт. Тийм Панари цайзыг засварлаж өргөдөх нь сайжруулсан. Улам бэхж болсон. Унгар бол Оттомантай байгуулсан гэрээний дагуу ийм төрлийн цайзыг аль алинтай байгуулсан гэрээний дагуу шүү. Ийм төрлийн цайзыг бэхлэж сайжруулахыг хоригдсан байсан ч Влад үнийг хийсэн. Аюулгүй цайз бэхэлтэй байх үнэхээр хэрэгтэй байсан энэ үед. Түүнийхэн төлөө өөрийн эрхшээгч хоёр ноён болох те Унгар болон Оттоманы үл тоож аз туршаас айхгүй хэр хийсэн гэсэн. Ингээ мөн тэрээр өөрийн хүч нөлөөг нам дур газар нутагт буюу одоо тэр нөгөө нэг
тэлэх хэрэгтэй байсан учраас Бухарестийн цайзыг үүсгэх байх болсон 1458 онд. Одоо бидний мэдэх Румыны нийслэл шүү дээ, тий. Энэ тухайн нутаг дах хэд хэдэн суурийг нэгтгэж байгуулсан бөгөөд хожимоо чухал Румыны нийслэл одоо олон хот болж хөгжсөн үүссэн юм байна. Тэгээд одоо ойролцоох Снаговын сүмийг бэхлэн сайжруулж тал нутаг болон голын дагуух жижиг бэхлэлтүүдийг олноор байгуулж гисэн. За ингээд одоо дотоодын хамгаалтыг одоо голчлон дунаа нөгөө ирэг дээрх Отtomanoос хамгаалахаар барьсан боловч дотоодын дайсныхаа эсрэг хамгаалахад ч гэсэн энэ бэхлэлтүүд хэрэгтэй гэж үзсэн байна. Мэдээж дотроос нь гэсэн өөр эсрэг бослог хөдөлгөөн гарна гэж үзсэн. За ингээд одоо уулархаг газар байгуулагдсан олон вант улсуудын нэгэн адил Валах өөрөө дотроо ам болгоны нэг хаантай нэг ноёнтой байсан тийм хуваагдмал улс байсан. Одоо өмнөх 100-ийн туршид бол нарийнхан уул хөндийг тус бүрээрээ нэг овог удирдахжсэн гэдэг тийм ээ. Дундад 100-ны сүүлийн үеэд эдгээр удирдагчид өөрсдийнхөө сонгосон воеводын удирдахдаар баяр цолтой байсан гэж. Сүүлийн 40 жилийн хугацаанд одоо Валах улсад 12 воевод солигдоод байсан үе байгаа энэ. Хэдийгээр гадаадын хүчнүүд өөрсдийн хүслээр ноёд нэр дэвшүүлж байсан ч гэсэн үүний эрэхтэй бол эрх мэдэл баяруудын гарт байсан. Томилогдсон воевод тэдний сэтгэлд нийцэхгүй тохиолдолд Отtomаны талд хүчин зүтгэж байсан Владимир дүү Раду шиг хааны удмын хин нэгэн ирээд түүнийг орыг зарлах бол амархан зүйл байсан бол тааж байна. Ингээд улс төрийн докторгүй байдал одоо Валахын воеводуудыг одоо хөлийг нь хорж улмаар гадны хүчрэх хөршүүдийн дэрэг сул дорой байлгахад хүргэжсэн. Ингээд Дракул бол энэ бүх сургамжийг мэдчихсэн учраас дараагийн нэгэн байхаас сэргийлэхийн тулд нэг алхам хийсэн баг. За тэр алхам нь юу гэхээр хоёрдугаар Владиславыг дэмжижсэн нөхдөөч гэсэн Дракулагийн эсрэг ажилласаар л байсан. Энэ үед одоо баярчуудын бас нэг хүчрэг захирагч болох Агуу Альбу гэж бас нэг баяр байсан баг. Дракулаг хааны эрх авсны дараах саруудад түүний эсрэг бослог гаргаад дарагдсан. Хэдийгээр Альбу баяр хувийн аримтай хിവэр байсан ч гэсэндээ Владыг зайлуулах улсынхаа зарим хэсэг хяналттай байлгахын тулд тэмцээр байсан. Ингээд одоо дотор нь нэг өөрийн одоо тийм хаан ширхэг нь заавал занал хийлж одоо авах гэж оролцсон нэг том бас нөлөө бүхий ноён баяр яваад шүү дээ. Ингээд одоо тэднийг цэвэрлэгээ эхлүүлэхээр шийдсэн баг. За нэг ийм үед бол нэг ийм хилцс байдаг байсан юм дундад зүүнүүд. Хичрэг өдөрдөгч дарангуулагч ер нь алах ёстой хүмүүсээ нэг дор л устгадаг болохоос хаан ширээгээ одоо хаан ширээндээ одоо байх хугацаанд тэдэнтэй нэг зуралддаг вэ гэдэг тийм үг үү. Энд одоо Влад Дракула энэ тал дээр бас нэлээд их чармаал гаргасан. Чухам үүнийг алдаршуулсан одоо хоч цолоо олж авсан байгаа энэ үсгэл. Аимшигтай. Юуны өмнө түүний хүмүүс Агуу Альбуг отолт хийж барьж аваад гэр бүлтэй нам шорлсон. Альбугийн дүү зүхтаж амжсан. Тэрээр Брашин хот руу зүхтсан бөгөөд тэр үеэс тус хот нь Владийн ноёрхлын үеийн Валахын сөрөг хүчний гол түшиж газар болж эхэлсэн. За Брашов ч одоо саксонуудын хот шүү дээ тийм ээ. Маш харгас үйлдэл байсан ч баяруудын учрыг ойлгож байгаа байхгүй. Баяруудын хувьд болохоор одоо тулдаан дуусан мэт санагдж байтал Влад бол баяруудын нийслэл хоттой улаан өндөгний баярын арга хэмжээнд дутсан. Одоо ингээд тэр Агуу Альбуг нь алчаад за ер нь ингээд баярууд одоо ингээд боллоо гэж бодсон боловч одоо 200 орчим баярыг гэр бүлийн хамт ураад хөрөгцөн зочдыг ордны их тагнд хооллож зоогоо барьж дуусмагцсан тэднийг эхнэрүүдийн ханд барьж аваад хотын хэрмийн гадна бөөнөр нь шонд шорлж ирсэн. Шонд шорлох үйлдэл өөрөө маш урт бат бөх үзүүрийг нь хурцлсан юм одоо модон шараар хийдэг. За тэгээ мэдээж хэрэг одоо бүксөр нь тий шорлоод ихэнхдээ цээжээр нь юм уу хүзүүгээр нь сухаж гарч ирсэн. Тэгээд доод сүгээр нь орлоод цээшээ гаргадаг. Энэ аимшиг цаазын арга л одоо шорлагч Владыг өнөөдөр бидний мэдхэдэ аимшигт өнгөдөг хэлээрээ тэр хочийг нөхсөн байдаг. Зөвхөн баяруудын ус эхнэрүүдийг нүртэл тийм харгас хэрсэг анаар цаазалсан. Тэгээ энэ дээр яг нэг зүйл анзаарч байгаа нөгөө Влади нөгөө Отtomаны ордонд байсан харагдаж байгаа. Ягаад тэр Отtomан султааны өөрөө засаглал нь төвлөрсөн байхгүй юу? Төвлөрсөн засаглалтай. Отtomан өөрөө нөгөө иничаруудтай дэвширмээ системээр иничарууд гээд хувийн арим өөрийгөө хамгаалах арим бий болгоод байгаа нь хүчтэй гэр бүлийн нөлөөг сулруулах зорилготой зөвхөн султаанд үнэнч. Тэгэхээр нөгөө эрх мэдлэг засаглалыг гол нь төвлөрүүлж байгаа. Тэгээд Владийн Отtomанаас сурсан зүйл тэр байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр баярууд нь хүчтэй байгаад байгаа учраас воеводоор хинт сонгогдож болоод хэний ч нөлөөнд автаж болоод байгаа учраас тэр хүчийг төвлөрүүлэхийн тулд тэр воеводыг илүү хүчтэй байлгахын тулд хүчрэхэг өөрийнх нь эсрэг босох те өөр одоо үтгэл үнэмшилтэй ч юм уу те ашиг сонирхолтой баяруудыг дарж авахын тулд энэ гэхдээ чамд юутай адилхан санагдахгүй байна уу? Нөгөө манай 6 дугаар зууны Константиноплийн эзэн хан Юстинианы Никарайттай. Яг л өөрийнх нь нөгөө эсэргүүцдэг байсан, дэмжихгүй байсан хүмүүсийг бүгдийг нэг дөрөс цуглуулж агаад
хаалгыг хааж байгаа том хиподром дотор аллах үлдчихсэн. Яг тэрнтэй адилхан. Энэ бол аимшигтай аллах байсан. Энэ нэг Ромын сүүлчийн хамгийн агуу жанжин гэдэг нэг тийм зохиол байд. Тэрэн дээр гарт. Justinian-ыг хийсэн ажил гэдэг. Тийм тэрний ардан гол мастермайнд нь Теодоро гэдэг эхнэр гэдэг. Тэр нь гэсэн чинь бие үнэлэгч гаралтай эмэгтэй байсан тий. Тэгээ дайснуудаа яг бөөнөр нэг газар цуглуулж агаад хомроглон хороосон. Влад яг тийм зүйл хийсэн. Тийм энэ чинь одоо нэг бараг л Константинополоос хойшоо 200 400 км-ийн газар болж байгаа үйл явдал шүү дээ. Ахаад 1000 жилийн дараа шахав. Тэгэхээр чинь тэгээд туршлага бол байгаа шүү дээ. Сонсон зүйл ч гэж байгаа тий. Тийм тэр чинь Отtomаны ордонд үссэн. Дээр нь тэгээд яг нөгөө өөрөө эрх мэдэлтэй удаан тэр жижиг ханилэг банилгууд хүчтэй байхын тулд төвлөрсөн нэг засаглалтай байх нь чухал гэдгийг ойлгоцсон. Тэхийн тулд зайлшгүй хийсэн зүйл нь баг л та. Тэр нэмээд одоо улс доктортой байхад бас хэрэгтэй байсан уу? Байсан. Яагаад энэ заавал шорлож байгаа гэдэг нь бүр ингээд дахиж хизээч тэр ийм бодол төрөхгүй болтол айлахын тулд хийсэн учраас болохоос биш өөрөө яргад бас дуртай биш байсан гэж яриад байгаа тохиол бас байгаа юм. Тий. Энийг яг би ингэж боддог юм аа. Яг тухайн цаг үедээ зөв аргал байсан. Айлхан сүрдүүлэх. Тэр хүмүүсийг одоо чинь тухайн цаг үед хүмүүсийг юу айлхан сүрдүүлж जैन тэр арга техник стратегээр л ажиллана шүү дээ тий. Манай Чингис хаан ч гурван татаруудыг тоглож чансан гэдэг үстэй. Тий ялгаагүй тэгжээж нөгөө талдаа айдас одоо тэр хүмүүс сүрдэх айх эмээх мэдрэмж төрүүлж байгаа учраас юрусын онцгой байдлаар тэрийг л үзүүлсэн арга нах. Тий яг зөв гэх нь хаашаа гэхдээ ямарсан тэр хүмүүс энийг зөв гэж үзэж хийсэн биш. Тухайн цаг үедээ тэрнтэй үр дүнтэй байсан. Яг би одоо энэ Дракулагийн түүх ингээд харж ахаар үеэл Штефанын илүү сайн суралцсан байгаа байхгүй энэ бүх зүйлээс тийм байгаа. Тийм учраас тэр харин тийм болохоор тэрний нөгөө нэг засаг илүү удаан орсон байгаа байхгүй. За ингээд тэр авчирсан 200 гаруй одоо баярын гэр бүл их нэртэй налангуутай хүүхдүүдийн бас нэг ялгаагүй дээ гэж тавилна л. Понари цайз руу аваачаад боолын хөдөлгөөнөөр эхэлж одоо хүүхдүүд нь ихэнх нь тэндээ нас урсан байх нь гарцаагүй. Яг бол ямар нэгэн түүхийн бичиг үлдээг юм л. За ингээд хуучин язгууртнуудыг ихэнх нь өөртөө үнэж хүмүүсээр сольсон. Солингуудаа одоо баяруудын газрыг харц дорд гаралтай дагалдагч өөртөө үнэж хүмүүст хуваарлсан. За ингээд одоо бас нэг зүйл нь болохоор баяруудын зөвлөлийн дээр бас нэг шин зөвлөл байгуулад өөрийн үнж хүмүүсээр дүүргэсэн байна. Ингээд одоо дайн тулдаан сайн байлдсан чөлөөт тариачин цэргүүдээс цэргийн дарга нарын ангийг бий болгосон. Одоо нөгөө нэг өөрийн ховын айрам шиг юмнуудаа бий болгосон. Яг л Отtomаны ордонд сурсан зүйлийг хэрэглээд байна тий. Энэ чаруудыг бий болгоод байна. Өөрт үнж. Тийм мини Отtomаны гүрэнд байгуулаа л тий. Тэд бол тулдаан найдаж болгоч одоо нийгмийн шинэ одоо нийгэм одоо олж авсан шинэ байр сууриа Владад одоо үнэж байдлаараа төлөх ёстой өртөө болгож хувирсан хүмүүс гэж байгаа юм. Тэгэхээр яг л саяны хэлдэг тэр энэ чинь. За ингээд одоо баг хэмжээний байнгын аримтай өөрийн бие хамгаалагчтай болоод авсан. Ингээд бусад шинжил цэвэрлэгээр Влад Оттоманы ордонд харсан төвлөрлийг хуулбарсан нөхцөл байсан байж болно гэж төгсд бас яг дэгдэг үнсэн байна. Одоо ерөнхийдөө бол Валахийн султан болсон гэсэн. За хоёлаа өнөөдрийн ивент гэж дурдчих. За манай өнөөдрийн ивент хоёрын сонирхолтой дугаарыг Японы алдарт Рото брендийн арьс чигшүүлэгч нарны тос Кинако ивент гэж байгаа юм байна. За манайхаа 100 цаг ирлээ. Хавар дуусчихин. Өнөөдөр бол яг 100-ны анхны өдөр шиг мэдрэмж төрж байна. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр нарны хамгаалтын тосоо хэрэгжилж эхлэх хэрэгтэй. Арьсаа хамгаалах, борлохгүй, харлахгүй байхаас гадна нарны хорт туяануудаас өөрийн арьсыг хамгаалах ёстой. Тэгэхээр өндөр хамгаалтай түрхэхэд хөнгөн арьсыг чигшүүлдэг үнэхээр гайхалтай нарны тосын тухай та бүхэндээ танилцуулах гэж байна. Түрхэх бүрт арьсыг гүн чигшүүлж хуурайлтаас хамгаалж яагаад гэвэл бүр 3 төрлийн хиалуроны хүчил агуулсан тос юм байна. Кинако маань. Тийм болохоор нүүрэндээ тоник түрхээд араас нь нарны тосоо түрхээд тэгээд будалтай их боломжтой. Будалт хийхгүй ирчүүд залуучууд маань зүгээр нүүрэндээ өглөө гарахтаа бас арьсаа нарнаас хамгаалахаас гадна давхар чигшүүлэх нь байна те 3 төрлийн хиалуроны хүчлэр SPF 50 нэмэх, PA 4 нэмэх. Энэ бол нарны хамгаалтын хамгийн өндөр түвшин ба UVA, UVB туяанаас таны арьсыг бүрэн хамгаална. Тэгээд хамгийн гоё нь эн чинь органик бүтцтэй нарны тос юм байна. Арьсны давхаргад шингээд UV туяаг дулаан болгон хуургаас хармагжуулцдаг болохоор цагаан эсвэл саарл туяа огт үлддэггүй. Дүрхсэн ч нарны тос хэрэгэлсэн гэдэг нь харагдахгүй. Яг л чигшүүлэг тос шиг зөөлөн мэдрэмжтэй. Тэгээд мэдээж арьсанд хоргүй. Үнэр будаг, эрдэс тос, парафен агуулаагүй. За мэдрэмтгий хүмүүстэй арьсан ч гэсэн тун таатай, элдв харшилтай, урал өгөлгүйгээр зөөлөн үйлчилдэг юм байна.
тоос PM 2.5 бохирдол харшил үлгэгч бодисноос жарсыг хамгаалдаг. Хамгийн гоё нь угаагаад хөөсөн савгаар угаахад л арилждаг юм байна. Тусгай будаг арилгагч хэрэглэх ерөөсөө шаардлагагүй. За тэгээд усны хамгаалалтай. Тэгэхээр та энэ нарны тосыг түрхээд бороонд нороход усанд орлооч гэсэн нөгөө нарны хор туянаас хамгаалах үйлчилгээнд хэвээр байх юм байна. Та тэгэхээр манай Viroto, Японы алдарт Viroto брендийн арьс чигшүүлэгч нарны тос Skin Aqua-г Monsimi San болон GGI Beauty дэлгүүрүүдийн бүх салбаруудаар худалдан авах боломжтой. За тэгээд Facebook хаяг нь Hada Labo Mongolia гэдэг хаяг юм байна. За өнөөдрийн ивент итгэгчтэй баярлалаа. Би өөрөө Viroto-гийн нарны тосыг маш олон жил хэрэглэж байгаа. Үнэ хэрэглэгч нэм байгаамаа. Энэ компанийн нэр Skin бүтээгдэхүүн Skin Aqua. Компани нь Японы алдартай Roto байхгүй юу? Roto гэж чийд өмнө үү те? Roto гэдэг юм уу? Харин айгүй харсан брэнд ихсэн байхгүй юу? Ер нь бол манай зах зээл дээр ороод нэлээд хэдэн жил болцсон. Тийм үү, Roto юм уу гэж хараад байсан байхгүй юу? Roto. Сүүлийн үед яг олон төрлийн өөр төрлийн бүтээгдэхүүнүүд нь орж ирээ. Сая бидний нөгөө Туркийн аялалд эднийх бүтээгдэхүүнийхээ дээжийг олсон. Оо за. Тийм бид нэр хэрэглэсэн. Хэрэглэдэж штэ манад бас. Гэрт байсан байхгүй юу? Зөв. Окей, за ивент итгэгчтэй баярлалаа. За хоёлаа Дракула үзчихлээ. За ингээд нэг ноёдуудаа нэгтгэслээд авцсан. Тэнгүүд дараагийн алхам нь юу гэхээр шашин. Тэнгүүд одоо өөрийн засаглал орох нэг том хүч болох одоо Өрмөний үнэн алдар. Өрмөний одоо яг одоо үнэн алдар тийм шашнуу католикгүй. Үнэн алдарт шашинтай. Дийлэнх нь тий. Үнэн алдартны шашны одоо сүм хэмтгийг өгөөмөрөөр дэмжсэн баг. Татвар чөлөөлөд онцгой эрх өгөөд одоо сүм хэмтгийн өмчигсэнд хилээд хариуд нь бас ард иргэдийн дунд өөрийнхөө нэр өнлөгт хэлэх зорилготойгоор гэсэн үг л. Тийм болохоор одоо нийслэл Бухарестаас хэдэн километрийн зайтай байх нуурын дэрэгдэх арал дээр Снагов гэд хийд байдаг. Одоо Бухарест очсон хүмүүс тэр Снаговд очих хэвээр. Яг тэр Снагов бол одоо Дракулагийн одоо бараг сүнс хорхоцсон газар гэж ярьдаг юм билээ. Тэгээд шарил нь оршдог ч гэж хүмүүс домогтой байт юм бил. Яг тэр нь тодорхой биш ч гэсэндээ сүмийн хуврагд бол үүндээ бол маш их итгэдэг. Тэгээд 1462 онд Отоманы довтлооны үеэр Валахын хааны эрдэнсийг Снаговт нуусан гэж одоо бас ярьдаг юм байна л да тийм. Католикуудын одоо католик сүм хийдүүдийн хувьд Влад илүү дайсгансан хандлага гаргаж бүр одоо эсэргүүцэнгүүт нь шорлж исэн хамбууд юм. Дээр нэмээд дургу өргсөн бол шорлж байгаа. За шорлохгүй махад одоо хамбыг авчаад өрмийн хамбаар сольж исэн. За аваас их нь одоо өнцрэг үзэлтэй ажлууд хийсэн байна. За ингээд ямжсан гадаад холбоотнуудтайгаа асуудал болцсон. Дотоод дайснуудаа дарчихсан. Улсын одоо шинжилэл эхэлсэн 1459 онд Влад гинт нэгэн том шийдвэр гаргаж Отоманы Мехмед 2 дугаарт одоо төлөхөөр төлдөг 200 алтан дуката төлөхөө болсон. Нэг 3-4 жилийн дотор нэг аваа хүчрхэгжээд дотоод асуудал 50 болгонгуудаа. Уул нь бол энэ байгуулсан инхийн хилцээрийн дагуу бол тэр одоо алт мөнгөөс гадна үр тариа мал тухай өгөх ёстой гэдэг байсан юм. Одоо тэр намдор газрын хөрс үржил шимтэй учир Туркууд Валахыг аврах том тариалын талбай Granary гэдэг чинь нэг үр тарианы нөөц гэж хардаг байсан. Яг үнэ. За дээр нэмэх нь одоо Девширмэ гэдэг тэр нөө цусан татвар гэдэг зүйлийг цуцалсан 1459 онд Дракула. Цусан татвар төлөхгүй гэдэг шийдвэр гаргасан юм байна тий. Дукатын татвараас гадна ерөөсөө юу ч өгөхгүй. Одоо энэ чинь Девширмэ чинь цагаад болох юм бол өгөхөөс гадна Туркууд өөрсдөө очиж нэг олзолж авдаг байсан шүү дээ дээрлээд. Хулгаална дээрлээд тий. Яг энэ үед Унгарыг Янаш Хуниадигийн хүү Матиаш Корвинус захирч байсан. Корвинусын одоо Матиус тий. Матиус хадам авах бол Михаил Силягийг дэмждэг байсан юм. Одоо тэр хадам одоо Корвинусыг харин тэр Силагийн болохоор Дракулагийн одоо эртний холбоотой анд найз байсан. За тэгэхээр одоо Хуниадигийн хүү Матиас Корвинусын дэмждэг байсан нэг том ноён болох одоо Силагийг одоо Дракулагийн найз учраас. Энэ холбоос үлбэн Дракулагийн дараагийн харгислын эхлэл болсон. Бөгөөд энэ удаа Трансильван дахь Саксон хотод түүний байвсан. Яагаад Саксонуудыг сонирхсан их сонирхолтой гэж болох юм. Гэхдээ энд нэг юм байгаад. Энэ Трансильван руу одоо Герман гаралтай суучлуудыг колонич байгуулахыг зөвшөөрж нэлээд олон дээр үеэс одоо ингэж Валах Трансильваны хэлийн дагуу эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор байгуулсан юм. Валахууд бол Трансильванчууд гол төлөв чөлөө тариачид тэгээд нэг ноёдоос бүрдсэн худалдаачин дархан гар урчууд хомс ерөнхийдөө нэг тийм ноёдууд тариачид тэгээд нэг мал ахуу тариа будааны татвар авдаг нэг юм хэн байжсэн чинь Европын том хөгжилтэй хотууд болохоор гар урал худалдаа гэдэг үйлдвэрлэлээр их өндөр одоо тийм мөнгө олдог тэрнээс өндөр татвар авч баяждгийг мэдчихсэн ба. Одоо нөгөө эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг шиг юм. Тэнгүүтээ тэд нэр ерөөсөө илүү дэвшилтэд орчин үеийн хаан тус шиг болохын тулд зөвхөн тариа будаа мал ахуйгаас биш мөнгөн орлого ихээр болдог эдийн засгийн үйл ажиллагаа худалдаа үйлдвэрлэлээс татвар авах боломж алдснаа
ер нь анзаарсан юм их дээр байсан. Тиймээс тэд саксончуудыг нутагтаа колони байгуулахыг урьж татварын хөнгөлөлт одоо манайхаар хөрөнгө оруулалтын одоо нөхцөл тавиад улс төрийн эрхчлөө, шашны эрхчлөө хүртэл хангасан юм. Владын ноёрхлын эхний үед Саксон хотуудтай эерэг харилцаатай байсан ч саксончуудын олонх нь түүнийг Владиславын эсрэг дэмжлэг үзүүлж ийсэн юм. Тийм учраас хариуд нь тэдэнтэй худалдааны хэрэг байгуулж Ромын тоглооноос хамгаалахаа амлаж Трансильванид болон Валагийн нутаг дэвсгэр чөлөөтэй худалдаа хийх эрхийг олгож ийсэн юм. Энэхүү дотн харилцаа удахгүй хүрчлэгдсэн. Унгарчууд эдгээр хотуудаас илүү их татварыг хэмжилж ихснээр Бистри гэдэг хотод бослог гарсан. Ингээд одоо Михаил Силадги гэдэг тэр Унгарын хааны найз бүс нутгийг номтохын тулд Дракулад наатахаа номтоход тэргэж Унгарын хааны өмнөөс тушаат гэсэн. Ингээд Дракула цэргээ авч гараад Бистри хотын хэрмийг новтлж хотыг тонон дээрэмдэн шатаасан. Гослын гол удирдагчид Брашов Сибиу руу зохотаасан боловч бослог улам өргөжсөн. Яг цагаат болох юм бол бүр улам эсэргүүцэлсэн гэсэн. Угсаа язгууртан биш овжин худалдаачин байсан саксончууд Влад Дракулагийн эсрэг сурталхуулгын дайн явуулж гисэн бөгөөд Владыг Мехмед хоёрын нууц одоо вассал гэдэг ч түшмэг гэсэн цурхал тарааж гисэн байна. За ингээд саксончууд энэ чинь герман хүмүүс шүү дээ. Католик. Тэгээд Дракулагийн өрсөлдөгч Баярын талынхан болох Даништуудыг одоо Данистичийг дэмжиж гисэн. Владиславын түлхүүн усны дараа түүний төрсөн дүү 3 дугаар даан саксончуудын Брашов хотод байр суурь болж Валагийн хаан ширээнд өөрийнх нь нэрийг дэвшүүлсэн. За Түүнийг Дракулагийн нийслэл хийсэн одоо Дракулагийн хийсэн цэвэрлэгээс зугцсан Даништигийн баярчууд болон бусад ноёд сонгосон. Дракулагийн эцэг нэгт дүү Хувраг Влад, Монк Влад гэдэг бас нэг нэрээр танигдсан ир саксон худалдаачдын бас нэг дэмжлэгээр Дракул сэтгэл дундуур болсон бусад баярын дэмжлэгтэр Сибиутад бас өөрийгөө хаан ширээнд өргөмжилсэн. За нөгөө хэдэн жилээс нь дотоодын ямар амгалан байхгүй боллоо тий. 3 дахь нэр дэвшигч. 2 дугаар дааны хүү Базараа байсан бөгөөд тэр нь ч бас Дракулагийн шинжилэлт айлж сантарсан баярчуудын нэмлэгийг авч саксончуудаас санхүүжилт авсан. За ингээд саксончууд 3 өөр өрсөлдөгчийг 3 талаас нь санхүүж болсон байна. Дракулагийн хичээл зүтгэл ийм хүн үр дүнгүй болж гисэн. Тэгэхээр хаан ширээнд суух эрх мэдээ төвлөрүүлэхийн тулд цус урсах их одоо урсгасан цус нь хангалтгүй гэдгийг өөрт нь нотолж өгсөн байна шүү дээ. Тийм байна. За ингээд одоо цэвэрлэгээ одоо шийтгэлүүд одоо хангалтгүй байсан учраас юуны өмнө саксон хотуудыг худалдааны хамгаалтыг цуцлаад Валагийн болон Италийн бүгд найрамдах улсуудыг худалдаачдыг тариф татварын хөнгөлөлтөөр урамшуулсан. Үүний дунд Валагт байдаг жижигхэн ч гэсэндээ худалдаачдын анги давхарга түүний талд орж өрсөлдөгчдийн эсрэг нэгдсэн баг. Энэ бас их зөв. Яг тэр Италичууд болон өөрийнхөө Валагийн худалдаачдад татвар тарифыг хөнгөлт өнгөтэй саксончуудаас тэрийг үгүйсэн гэсэн. За ингээд одоо эцсийн дүндээ 1458-аас 60 онд одоо Влад эдний эсрэг цэрэг дайны аргаар одоо өцгөөс өөр аргагүй болоо гэж үзсэн. Энэ аян дайны Дракулагийн Харгас гэдэг хоч одоо нэр хөндийг нь Европ даяар тарааж өгсөн юм байна. Үүн саксончуудын суртал ухуулга томоохоор гүйцэтгсэн. Одоо бодиттой мэдээлэл үнэхээр тэрний талаар бичсэн зүйлүүд бодиттой байсан уу? Байсан. Гэхдээ саксончуудын гол зорилго нь болохоор католик Европ тэр тусмаа өөрийн одоо төрөл одоо угсаа нэгт германчуудаас дэмжлэг болохыг хүсэж ирсэн. За одоо ингээд энэ саксончуудын бичсэн түүх бол бидний мэддэг нөгөө цуст алуурчин одоо сэтгцийн өвчтөй гэж ярьдаг бүх Дракулагийн бүх дүр зураг эндээс ингээд тодорхойлогдсон гэсэн. Тэрнээс хүн хинч өөрийгөө би тийм гэж дүрсэлж бичихгүй шүү дээ. За тэр одоо германчуудын бичсэн одоо хэвлүүлсэн хэвлэмэл хуудас модон дээр ингэж дүрс зураад тэрийг барлаад ингээд тараадаг байхгүй. Тэгээд тэр одоо дүрс модон бар зар дээр бол Дракулыг хүний мөсгөө аратан болгоод төрсөн. Ингээд 1488 оны Нюрнбергийн туужууд гэдэг нэг номон дээр ингэж бичсэн юм. Эрэгтэй эмэгтэй хөгшин залуу ялгаагүй амиа алдсан. Заримыг нь Дракул өөрийн нутагт Валагт авчиж хорлсон. Инх таймныг зарлж байхдаа ч тэр Вүрсландаас ирсэн худалдаач түүний дагалдагч нарыг шорлсон. Нэгэн баш баян өнөр гэр бүлээр нь хүүс тэмцэрч шорлсон бас. Унгар, Саксон, Трансильвани энэс нийт 55 элчийг Валагт илгээсэн юм. Дракулад тэднийг 5-7 хоног хүлээлгэж байх зураа тэдэн зориулсан модон шороо бэлдэжсэн юм. Аимшигтай. 5-7 хоног хүлээлгэж байгаа 55 илгээсэн одоо элч төлөөлөгчийг шорлсон. Энэ зурт Дракула Вүрсланд орж тариа будаа ургацыг шатаан усгаж ард иргэдийг нь олзлоо авсан. Үүний дараа Сент Жекобс гэгэн Жекобын сүмийн ойролцоо амарч тэр орчмыг шатаасан. Өглөөр тусахад эрэгтэй эмэгтэй хөгшин залууг сүмийн иргэдэгт толгодын тойруулан шорлоод тэдэд дунд сууж байгаад өглөөний цайгаа таатаагаар уусан гэж байна. Зарим тохиолдолд тэдний цусаа дүүргэсэн аяган дотор талхаа дөрж идсэн гэж бичдэг. Иннээс болоод нэг Дракула цус орж гэдэг нь. Тийм байна. Сибиу Брашов хотууд нь
Фигераш болон Амлаш гэдэг гүндлгүүдэд хариалагддаг байсан бөгөөд эдгээр нь Валахи вангийн мэдлийн нутаг байсан. Ингээд одоо Сибиу хотод хувраг Влад өөрийнх нь дүү гэдэг байгаа. Брашов хотод 3 дугаар дааныг дэмжихэ болохыг шаардаад хариу өгөөгүй тул тус хотыг хүйс тэмтэрхээр болсон. Энэ бол тун ухаалаг хэдий ч одоо Дракул бол одоо ухаалаг хэдий ч хэрцгийж анжимсэн. Цөөн тооны морин зэрэгтэйгээр саксончууд руу гинт товтлон Сибиу болон Брашов хотуудын нутгуудыг дайрч тосготыг шатааж оршин суугчдыг хятсан. Ингээд одоо удаа дараа одоо саксончуудыг хятаад ирэхээр нөгөөдөл нь бүр одоо залхаж эхлэв шүү дээ. Тэгээ Германд одоо тараасан бас их сурталгуулгын материал дэврүүлэн бичсэн бас нэг зүйл үүдгэн Дракула 600 Саксоноос ирсэн 600 худалдаачдыг амьдаар нь чанаж алсан гэж бичсэн. За энэ айрц төрүүлэхээр үр дүнгээ өгсөн. Брашовын саксончууд Михаил Силагигаас Дракулыг зогсоохыг гуйгаад 3 дугаар даан болон түүний дэмжигт хүлээлгэж өгөө. Дайны охиролтод зориулж 10,000 флорийн төлөйг гэх санал тавьсан. За. Гэвч одоо түүний зээх Унгарын хаан Матиаш Корвинус Силагиг баривчилж аваад Брашов хот амлалтаасаа буцсан. Буцаагаад Брашов хотынхныг Дракулатай тэмцэж дэмжиж өгсөн. Матиаш Корвинус. Тэр байтугай Корвинус нэгэн нүүдлийн урд сэтгсэн гэж. 3 дугаар дааны дэмжихээ ил тод зарласан. Тэгээ Влад Дракулагийн эсрэг талд тоцсон гэсэн. Унгарын одоо том одоо болсон. Ингээд Дракулагийн нөхцөл байдал улам хүндэрч эхэлсэн. Түүний туйлширсан арга барил нь үр дүнд хөрөнгө алдгийн цагт өөртөө хит олон дайсан бий болгоцсон байсан гэсэн. Ингээд одоо Брашов хот руу дайрсан. Тэгээд хотын захаар нь нэвтэрж ороод одоо хотын ханы дэргээд хотынхны нүдэн дээр нь шорлогсдын ойд өргөдөөнийхэн цагууд суусан гэж Саксоны бас нэг номд ирсэн. За ингээд ямар ч байсан гэсэн 1460 онд Дракула 3 дугаар дааныг барьж аваад хаан ширээнд одоо барьж аваад одоо хаан ширээнд өрсөлдөгч одоо санархчтай зориулж өөрийг нь харуулж аваад булшийг нахуулаад түүний ажид зогсоож аваад өөрийнх нь оршуулгын ном ёслол бүх ажил нь үйлдэлдүүлснийхэн дараа нь уул бол алчаад дараа нь оршуулгын ёслыг төрүүлж оршуулгын ёслыг хийчээд цаадсан баг. За ном 9-ороо 3 дугаар дааны дэмжигчдийг ч бас шорлсон. Ингээд Дракула мянган Трансильваны германуудыг хөнөөсөн. Эцэст нь Матиас Корвинус ёс төдийн эвдэрлийн гэрээ одоо Дракулатай байгуулсан баг. Үүний дагуу Дракула өөрийн дайралтаас үүдсэн хохирлыг хэсэгчлэн барагдуулах. Өөр хүлээсэн. Дракула өөрөө. Харин саксончууд жил бүр тодорхой хэмжээний татварыг Дракулагийн 4,000 хүнтэй хөлсний арим мийн санхүүжил болгон төлөхөөр тохирсон байна. Энэ хөлсний арим болохоор одоо Оттоманчууд дайрах үед ачиглана гэж тооцож ирсэн. Тийм байна. Оттоманчууд дайрах үед зээнийн захиалгын нэштэй эсвэл. За ингээд Оттоманчууд одоо ном 9-ороо одоо Сербд одоо эзэн төрөмгөлөө өргөжлүүлж Дунай мөрний гатлан Валах болон Молдовын төлөвлөгөө боловсруулж байсан учраас Загалмайтны хаан тулсууд Загалмайтны дайн зарлаж бэлтгэлээ базааж эхэлсэн. Ингээд Дракула туркуудынхаа эсрэг одоо хөдлөхөд бэлэн болж байна гэсэн. Христийн ертөнц одоо Загалмайтны ертөнцид дайнд бэлдэх үед Дракулын хуучин хамт холбоотой Михаил Силаги Болгарын нутагт заншлаач хийж байгаад Оттоманчуудын гарт орсон байна. Тагнуул хийж аваад гэсэн Болгарт. Ингээд Унгарын цэргийн төлөвлөгөөг илрүүлэхийн тулд Силагийг тарчлаасан ч хүссэн мэдээлэл олж авч чадаагүй тул түүнийг тэг дундуур нь хөрөөдсөн байна. За тэгэхээр Дракулагийн элдв янзын тэр нэг заван сайкопат гэж хэлж болохоор эсрэг мэдээж болохоор одоо цаадлах зам арга зам бол Оттомануудаас их сурсан байгаа. Тийм байна. Оттоманы төлөөлөгчд Дракулагийн одоо буюу Валахын байр суурь ямар байхыг мэдхээр ер нь одоо өөрийнх нь талд нэг сүүлчийн одоо холбоотон болгож орлого хийхээр илч явуулсан. Энэ үед одоо Дракула татвараа өргөлөг мөглөг юу ч өгөө болцсон байсан. Одоо ийм үед одоо нэг илчээ явуулсан байна. Одоо дайрсан одоо тэр үед одоо бас давхар ингээд үе одоо дайралтууд хийж нөгөө нэг хүүхдүүд хулгайлж аваад нэг яничаар болгодог тэр одоо ажиллаа хийгээд исэн учраас тэднийг баривчилж авсан болгоныг нь шорлдог гэсэн. Хүнээ хамгаалж явахдаа тэндээс туркуудээс орж ирсэн цэрэг болгоныг нь шорлдог байсан. За ингээд одоо энээс нь болоод ерөөсөө тэр Силаги гэдэг нөхрийг барьж авангуудаа Дракула санаалга болгож дундуур нь хөрөөдсөн байна. Тийм байна тийм. Ингээд хоёр талд ерөөсөө би энийгээ ингээд айдсаар тоглоал яваад байсан гэсэн үг. Гэхдээ энд юу болчихлоо л доо. Анх Дракулагч за ингээд Оттоманы ордноос ирэл анх воевод болоход баруун ертөнцөл унгөрчууд папууд бол тэд нөгөө загалмайтны ертөнцийн агуу баатар тий Исламын шашинтнуудын эсрэг тэмцэж байгаа Европыг аварч байгаа загалмайтны эсрэг агуу баатар гэж уг нь нэлээд пропаганда явсан. Тэгээд тэрийг нь дүвийлгэж түн санхүүжилт өгч исэн. Гэтэл нөгөө унгөрчуудаас болоод наан цаан тал нь ингээ хувраад
хүчтэй үед нь аваад, ивэлдээ аваад сулрахаар нь хаяад байх энэ үеэс Влад бол анханасаа л psychopathic алуурчин байсан л байгаа байхгүй. Тэр хിവэрэл байсан. Гэтэл одоо ингээд Влад дээр юу харагдаг вэ гэхээр загалмаатны ертөнцийн агуу хамгаалагч байгаагүй. Тэр учир нь бүгдийг алдаг байсан. Исламын шашинтай хамаагүй загалмаатны шашинтай, христийн шашинтай үнэн алдартны бүгдийг нь алдаг байсан. Тэгэхээр энд нөгөө загалмаатны ертөнцийн агуу баатарч юу н өөрийгөө ч тэгж огт бодож байгаагүй баг. Уул нь болов. Ерөөсөө л их ашиг л байсан. Тэгээд Аллахын хаан байчих гал үзээд байсан юм шүү. Ерөөсөө л хаан байх хэвээр. Тэнд бол шашин сонирн байгаагүй, загалмаатны ертөнцийг аврах сонирхол байгаагүй. Өөрийнхөө эрх ашигыг өөрөө л воевод байх шаардлагатай. Тэгэхээр ер нь бол нөгөө саксончуудын тайлбар айгүй үнэн юм биш үү? Сэтгцэн эмгэгтэй psychopathic цусан туртай алуурчин. Германчууд чи энэ үед бас их айхтар одоо мундаг арт хүн байлаа л да. Одоо тэр нөгөө нэг мэдлэгтэй ном их барлаад эхэлжсэн үе шүү дээ. За ингээд Отоманчууд одоо ерөөсөө энэ элчээ явуулаад одоо Валахын хааны ордноор. Тэгсэн чинь Отоман элч нарыг хаан хүүд одоо Владын хаан хүүгийн одоо хүмүүс нь Отоманы элчлүүлэгч нарт хандаад турбана тайлах шаардсан. Нэг толгоонд зүйдэг юм ачуур юм байна. Тэрийг тайлдгүй шүү дээ. Отоманы элчид одоо хариуд нь турбан бол загалмаатуудын малгайтай дүүцэхгүй. Харин өөрсдийнх нь ёс заншилд турбана тайлахыг хоригдгийг тайлбарласан. Үүний хариуд Дракула тэдний заншдыг улам баттган хүндэтгэж тус бүрийнх нь толгойд 3 хадаас зоож турбаныг нь тархитай гавалтай нь үүрд хадсан бих хэсэг гэсэн. За ингээд одоо тохиролцоонд хүрэх ямар ч найдваргүй болсон. Тэгээд Дракула султан энэ үедээ ч гэснээр султанд одоо Дракула хоёр хоорондоо загтлаар харилцаар байсан. Ингээд одоо Мехмед энэ харилцаагаа ашиглан Дракулаг өрхөнд оруулж баривчлан хороох төлөвлөгөө болсон. За эндээс эхлээд нөгөө Дракулагийн Никополисийн захирагч Хамза Паша, түүний туслагч грек хүн болох Томас Катавалинос нар Дракулаг Дунай эрэг дээрх цайзуулах Гэржүүд гэдэг цайдад уулзъя гэж урьсан. Дракула бараг цайд ирж явах үед Отоманчууд гинт товтолж Валахын бараа болгочдыг отолтонд оруулсан боловч Дракула үнийг нэг алхмын урд харж исэн. Өөрийнхөө хувцсыг өмсүүлж дүр эсгсэн хэсэг толгоон сэргийлэх ангийг явуулаад тэднийг олж устгах одоо дайрангуут эдгээр дайрах гэсэн юм байна гэж олж мэд. Угаасаа туршиж үзсэн чинь үнэхээр дайрсан. Тэнгүүд нь буцаж тэднийг одоо отолтож барьж аваад өөрийнхөө отрядынхаа одоо армийнхаа жилэг зэргүүдээ Отоманы армийн хувцсыг өмсүүлэн өөрөө Отоманы нэр нөлөө бүх офицерын хувцс өмсөөд тэгээд одоо өдөртөгт даргын хувцс өмсөөд цайз нэвтэрсэн. Цайзд ормогцоо Валахуу цайзын харуулыг довтолж бүгдийг нь ятсан. За ингээд одоо үндсэндээ ингээд энэ бол одоо Отоман дайн зарласан гэсэн. Ингээд 1461-аас 62 оны өвөл өөрийн морин цэргийн өдөртөн Дунай мөрөнгө өксөж уруудан одоо Отоманы болгоор тий Серб гэдэг Сербээс хар тэнгис хүртэл өргөн удан газар дээрэм тонол гэж хэлсэн. За одоо нутгийнхныг яасан бэ гэхээр одоо айран биш учраас явах та нутгийн хүмүүсээр очиж хоолунд идэх хэлж авчаад Валахыг одоо Дунай мөрний одоо тэр Валахыг эзлээд цаашаад хийх дайныхын түшис газар болохоос сэргийлээд бүх одоо цайз бэхэлтүүдийг бүгдийг нь өөрөө эзэлж нурааж авсан гэсэн үг. Тийм галдан шатаадаг байсан. Хоол, хүнс, цэвэр усны ундуурууд нь бүгдийг нь хордуулдаг байсан. Амьд хүн амьд амьтанд нэг зүйлдээдэггүй байсан. Ингээд одоо Скорчерт гэдэг нь тактикл та тий. 1962 оны 2 дугаар сард Дракула Будад цуга Матиас Корвинуст бас л одоо ингээл бас тал татчлаа юм л. Би насанд хүрсэн ирэм хөвгчд залуусыг Дунай мөрний мөрнөөс тэнгис цутдаг Облушица, Новоселос эхлэн Дунай доод Дунай орчих Чилия зэрэг хотоос Рохофт хүртэл одоо тий. Одоо газар нутгийн зааж шүү дээ. Одоо хойноос сурагшаа баруунаас зүүн тийшээ ийм газар хүртэл бүгдийг нь хороолоо Отоманууд. Бид нийт 23884 турк болгаруудыг алсан. Толгойг нь дастаагүй цэргүүд гэрч чатаасан хүмүүсийг тоолсон гэж. Иймд таны эсвэр жавхлан мэдгтэн би султантай байгуулсан энгийн гэрэгээ эвдлээ гэж захидлын амтаар Унгарын хаанд 2 том уут дүүрэн тасцсан толгой хамарч хийлгэсэн. Энд чинь нэгсэндээ би одоо Отомануудтай үүр тангараг тасарсан одоо нэгэнт өнгөрсөн. За ингээд Зизогийн дэрэгдэх оттолтойн дараа олзолсон 1000 орчим түүрх цэргийг Тэрговишт өрт хүчээр тууж аваачаад шорлж урагш Хамза Паша болон Томаш Катавалинос гэдэг нөгөө нэг хоёр нөхрийг тусгаалan хүндэтгэлтэйгээр маш урт шоронд шаарлсан. Бас хүндэтгэл үзүүлж гэж хэлж байгаа шүү өөрөө тэрийг. За ингээд одоо өөрийгөө хангалттай сайн тогтоож чадсан гэж үзсэн. Одоо бэлтгэл дайны бэлтгэлээ хангасан гэж үзсэн. Ингээд одоо Отоманы эзэнт гүрний
боловч одоо Оттоманы эзэнт гүрийн хангамжийг бол их сайн тасалсан гэсэн үг шүү дээ. Оттоман ч том гүрэн шүү дээ. Тэр хангамж бол тасчихгүй. Ингээд одоо Гранд Визир гэж хэлдэг те. Одоо ерөнхий сайд Махмуд 18,000 зэрэгтэйгээр Валахын тал дах одоо Дунай мөрний эргийн Брилия бомтыг эзлэхээр явж гисэн. Түүнийг эзэлсний дараа Махмуд цааш умар зүгтээ арч Дракула Булгарт үзүүлсэнтэй арчил хэмжээний хохирлыг учруулж эхэлсэн байна. Гэвч одоо Туркууд дайны ол зомгоо дааж ядан Дунай мөр нөгөө эргэж сэл эрг гаталж байх үед нь Дракулагийн тэднийг гиндүүлэн довтолж томоохон ялт байгуулсан. Бичигт дуудаж үлдснээр бол Дракула энд оролтын хоёр 18,000 цэргийн 10,000-ыг хөнөөсөн баг. Ингээд одоо 1462 онд 2 дугаар Мехмед энэ ялтыг сонсоод 2 дугаар Мехмед өөрөө биеэ бичлэн арим удирдыг хийсэн баг. За энэ бол надгүйгээр л явахгүй байна. Энэ удаа Валахи нэг мөсөө эзэлж аваад эзэнт гүрний мууж болгоно. Туркийн арим хамгийн багадаа 60,000 байнгын арим цэрэгтэй 30,000 хавсар дагуулагч живүүрэлтэй дагуулж авсан. Ингээд 90,000 хүнтэй 120 их буу авсан. Ингээд одоо ерөнхийдөө Валахт ямар ч хайраа үлдээгүй л дээ. Дээрээс нэмээд шинжлэлийн улмаас баахан баяраад алдсан байж байгаа. Дээр нэмээд одоо Валахт 10,000 морин цэрэгтэй. Тэгээд алба татвар янз янзын аргаар одоо татсан 20,000 явган зэрэгтэй ингээд 30,000 бол 90,000 эсрэг зогссон байна. Ингээд одоо Валах энэ Оттоманы дайралтаас аврагдахын тулд одоо холбоотонтой байх хэрэгтэй. Данч хинч туслахаар ирээгүй. Тийм сайкопат гэдэг нь тэр чигээрээ. За ингээд одоо Валахи одоо Владийн удирдлагад орчлон хараад ойр ганцаар болсон байна. За ингээд Туркууд хар цэнгисээс Дунай мөрнөөр дамжуулан усан онгоцоор асар их айрам нэмэлт хүчийг гол Дунай мөрөнд дагуулan татчихсан. Валахи эзлэн. За ингээд одоо Дунай мөрөн гаталж яхад нь одоо зогсоох гэж маш хүчсэн. Тэгээд одоо мэдээж хэрэг нэлээд хэдэн зууралтанд тултан болсон боловч одоо цэргийн чанараас гадна 120 их буу гэдэг зүйл бол угаасаа одоо хүчний харьцааг бол эрс эргүүлсэн. За ингээд одоо эхнийхээ дайралтаараа л цэргүүдээ хөнгөн их буунуудаа Дунай эрэг дээр гаргаад бэхэлтэн дээрээсээ цаашаа тэлэх маягаар байлцсан. Хичнээн одоо Валахын морин цэргүүд маш эргэтгэгээр байлдаж голын эргээр буцаа шахаж оролцсон болж дийлээгүй. Үүн дотор одоо Дракулагийн төрсөн дүү Гораду өөрийн 4,000 морин цэргийн тэмцэлтэйгээр бас байлдаж байсан. Одоо ингээд Туркийн арим Тэрговиштэй хотын зүг зогсолтгүй давчиж эхэлсэн өмнөс цааш тийм ээ. За энэ дээр бол одоо таны одоо Зулагийн маань хилдэг одоо тий түрүүн өмнөх нэвтрүүлгээр зурж байсан одоо өөрөө Оттоманы эзэнт гүрний одоо ордонд байсан учраас тэдний цэрэг тактик бол маш сайн судалсан гэх тийм. Миний зүгээр одоо тооцоогоор бол бараг одоо анхных гэж арай хэлэхгүй л дээ юм байна. Гэхдээ партизаны дайны бас нэлээд төгс хувилбарыг дундад зууны үед хамгийн сайн хийсэн хүн шиг харагдаж байгаа. Тий, үүнтэй зэрэгтэйднээс Скандербегос аягүй сайн. Шатхаана нөгөө газар зүүн байрлалын үед өндөр уулархаг газар нутаг одоо Албан бол тий Балканы хойгийн баруун эрэг. Тэгээд Валахи яг хуу Дунай мөрний нөгөө үржил шинтэй тал газар тэрнээс хойш Трансильван руу Карпатын нуруу руу өндөр уулархаг болоо явчихна. Тэгэхээр түрүүн бас чиний ярьжсэн нөгөө Билбт хоёрыг л айгүй олон хэрэм цайз барьсан гэдээ яриад байдаг. Ер нь бол Европ газар нутгийн байршлаасаа хамаарат хоёрдугаар суурин иргэжлийн соёлтой учраас эд баялаг соёл хотоо ерөөсө хэрэм цайз барьж л хамгаалдаг. Хэрэм цайзаач гэсэн нөгөө байгалийн стратегийн ач холбогдолтой араас дайраад ороод иргүй цэвэр усны ундраг нь аюулгүй ч юм уу тий холоос дайснаа харах боломжтой ч гэдэг юм уу тиймэрхүү газар байрладаг. Тэгэхээр яг өндөр уулархай газар нутагтай болохоор Скандербег Дракула хоёрын хамгийн сайн хийж чадсан юм нь газар нутгаа маш сайн мэдж байгаа. А гэтэл тэр 60,000 хүнтэй том арим нөгөө уулын хөндөй дагч те замаар дагч логистикийг тэгж оруулж ирэхээс арга байхгүй. Гэтэл энэ хоёр яг нэг hit and run буюу те гарамгай морин цэргээр амарч яхад нь тооцоолоогүй байхад нь маш цөөхөн хүн орж ирээд маш их хэмжээний хохирлыг хангамжинд нь учруулчаад газ гараа зухдаг 5 тишээ тараад авдаг уулаа газраа мэдж байгаа учраас яг нэг партизаны дайны дээр аргуудыг бол аюулсаа хэрэгэлсэн. Энэ одоо бас ялгаагүй монголчуудад нөгөө нэг 11 тусгаар тогтносон шүү дээ. Тэгэхээр дараа одоо 18 9 хүртэл одоо хэд хэдэн замын цэргүүдийг бас манайхан тосож устгажсэн яг энэтэй бас их холбоотой юм байна. Чуул таалганаас гэдэг хятадын цэргүүдийг. За тэгэхээр за яг би одоо энийг одоо жоохон товчлаад яриад өгч л да тийм мэдээж хэрэг үр тарианыхаа тариа будаа үр тариагаа шатаана мал амтан тариачтай умар зүг рүү нүүлгэн хамгийн гол нь ундны одоо ходгаа хортуулна жижиг гол дээр хэрэгээр далан барина тэр нөгөө нэг далан тогсонгот нөгөө намагшаад шалбааг болохоор нөгөө хүнд айрам их буучин явахд хүнд бол ингээд 6 дугаар сард болоод халуун болно
их армийг унд усаар хангах нь улам хүндрэлтэй болж эхэллээ тийм ээ. Ингээд шигүү ойгоор удаа явж явах зур одоо ингээд тал талаас нь төрөний шиг дайрна. Халуун усны одоо усны хомсдолд орсон учраас одоо бүр одоо шүн болгон дайралт ирдэг. Шүн болгон амар зай үзэхгүй. Тэгэхээр шүн болгон очиод аяж одоо өдөржингөө явж явчаад оройн унтахынхаа өмнө дахиад шивээ босгож газар ухна. Ингээд маш их ядарч тийм ингээд цуцаана гэсэн санаад. Тэгээ нэг мэдээж ус хайх, хоолунд хайгаал хин нэгэн хооронгоосаа жоохон гарахад л тэрийг бариад авчихна. Харуулууд энэ босч барьж байгаа. Ингээд одоо эдний явах замд нь хүртэл нөх ухаад булаад ямар булаад одоо явганд айрмууд нь дандаа тийм байдал. Дайралтуудын нөгөө нэг морин зэргүүд нь ингээд хэдийгээр одоо ингээд үнэхээр буцмаар байсан ч гэсэндээ тэднэрт одоо султан гэдэг нэг том хүн цуг Мехмед явж байгаа болохоор ерөөс ямар ч одоо эргэлж буцахгүй явна гэсэн л одоо тийм. Тэгээ Валахи буюу одоо Таргович дээр бол одоо зогсолтгүй урагшилжсэн. Энэ хоёр хоорондоо баг биенийхээ тархийг уншижсэн гэж хүртэл ярьдаг юм бэл. Ингээд одоо бүгдийг алах боломжгүй гэдгээ мэдчихсэн ч гэсэндээ ер нь бол зүрх сэтгэлийн мохойл гэсэн ерөөс л бодлоо. Ингээд одоо Оттоманы арим түүний одоо нийслэл одоо Тарговичтой хотын эргэн тойронд буудалж эхлэх үед Дракула олдсны Оттоман цэрэг дарааны томлж агаад байршлаж байсан. За ингээд энэ бол одоо нэг алдартай шөнийн дайралт гэж нэрлэдэг. Тарговичтгийн шөнийн дайралт гэж нэрлэдэг дайралт болсон. 7-оос 10,000 морьтон цэргүүдэд цуглуулад шүн султаны хооронд халдсан. Халдахдаа эдгээр нөгөө нэг эхлээд одоо хуаран байлгад хуарангийн гаднах хамгаалтыг нэвтлэхдээ тэднээс нөгөө тамлж байхдаа мэдж авсан нөгөө нэг төлхөр өгöd шүү дээ. Тэрийг хэрглэж тэр хэсгийг нэвтлээд тэгээ яг хуарангийн цөмрөө болохоор яг морин зэрэгээрээ дайрч ирсэн. Ингээд одоо дайраад ороод ингээд одоо гол нь одоо Мехмедийн асрыг л олж авах. За ингээд хоёр одоо визир буюу сайдыг асрыг олж аваад тэр хоёрыг хөнөөсөн тэр дорно. Яг Мехмедийн одоо асрыг олж авах үед одоо яг энэ дээр бичснээр шүү дээ. Яничарууд ингээд мөрөө зэрэгцээд ингээд буу ирсэн. Нэг нь ч ойртуулаагүй буудаад ингээд ерөөсөө ойрт гарахгүй болсон. Энэ үед одоо Туркийн арим нөгөө нэг шок гэдэг зүйлийнх нь одоо гинтин гэдэг зүйлийнх нь одоо нөлөө нь дуусч эхэлсэн. Арим эргээд буцаад сандарч мэгдэхэ болоод ингээд эхнээсээ ингээд эмх замбратаа болж ихтэх үед эдгээр өөрсдөө цутгаас өөр аргагүй болсон гэж ярьд юм. Тэрэн дээр харин одоо сонсчихсан түүх байна. Тэр шөнийн дайралт дээр. Тэг шөнийн дайралт дээр яг би нөгөө юу санаад байна чи наадах ярьсан чи нөгөө Netflix-ийн кинон дээр бол гардаг тий. Мөн тэр бол яг. Тий яг тэрийг санаад байна. Тэгээд Мехмед ч гэсэн өөр алсарт байсан гэж сольсон гэж яриад байгаа тий. Тий. Яг тэр энэ дээр бол тэр сольсон тухай тэр бол киноны юу гэж болох юм. Ямар ч гэсэн зүгээр яничарууд яг бүрээгээд хүнээр ингээд хан усгацсан буутаагаас хилэмтэйгээ буудаад тэгээд хэнийг ч ортуулаагүй гэж зүгээр битсэн байлээ. Гэхдээ яг Оттоманы султан тийм хамгаалалттай байх нь ч бас ойлгомжтой л байна. Яничаруудтай юм чи тий. Тий. Гэхдээ яг нөгөө талд нөгөө Дракула байсан хамгийн том давуу тал нь Мехмедийн толгой яаж ажилтгийг маш сайн мэдж байгаа. Тэр бибинийхээ яаж ажилтгийг мэдж байгаа. Тэгээд Мехмедийг унгачвал тэр 60,000-тай цөөрөө 50,000-тай болсон тэр нөгөө морал нөгөө зүрх сэтгэл нь байхгүй болсон, туйлдсан, ядарсан байгаа тэр армийг унгаж чадна гэдгийг мэдж байгаа болохоор магадгүй нөгөө Дракулагийн хувьд бол хамгийн сүүлийн хөзөрнө. Одоо энэ бол өстой нэг эцсийн дайралтай байсан бол таарч байна л да. Ингээд одоо Оттоманчууд энэ дайралтнаас 5,000 орчим хүнээ алдсан бол Валахууд 5,000 орчмыг хооронгоос гарч зүхтааж яхад алдсан. Уул нь бол бүснүүлж яхад өдөр чинь бүгд нөгөө нэг Оттоманы армийн цэргийн хувцас бүгд хувцастай. Тэгээ бүгд нөгөө Туркээр буруу тушаал мушаад өгдөгсөн байхгүй. Бүснүүлэх гэж. Одоо ингээд бараг л амжилтандаа хөрөнгө алдсан гэж зүгээр яриад. Хамгийн ойрхон ялтанд ер нь хамгийн ойрхон хүрсэн. Мехмедийг унахад бол за ингээд одоо Мехмед одоо Тарговичтайгийн хан дээр хотын хэрэм дээр ирсэн. Ингээд одоо түүний арим хит ялтандаа улаарч хит махарч байгаад одоо бүр аримчгүй болох юм болов уу гэж бодоод ерөнхийдөө буцах яг энэ мөчөд тэр одоо түүний зэргүүд хотын гадна талдах нөгөө 3 км урт 2 км өргөн зурсдаар 20,000 хүнтэй Туркийн одоо цэргүүдийн дүүрэн ойг хараад одоо тэдний одоо төвчээр дууссан гэдэг тэр. Ингээд ерөөсө Оттоманууд ухраад Дракула дахин ялт байгуулж Дунай мөрний цаана хөөж гаргасан. Гэхдээ одоо энэ үүний үр дүнд одоо Валахийн хөдөө нутаг бүрэн сүрсэн, ард иргэдэн туйлдсан, баг айл болгоны эцэг аав нь одоо ах нь ингээ өнгөрсөн, үргэлжсэн ийм байдалтай байсан. Энэ үедээ Валахийн ард түмэн дотор юу бодох? Инх тайвныг л өссөн тийм ээ. Ямар амгалан гэсэн. Амар амгалан гэсэн. Одоо энэ ч одоо хичнээн ийм байлаа гэсэн би бас амьд юмэр шүү дээ. Амьдрмаар байна гэдэг. Ингээд Оттоманчууд хүчээр хийж чадаагүй зүйлээ одоо мэдээж ов мэхэр хийн. Одоо түрүүний хэлдгээр бол халаас нь байгаа Раду. Тэ Радуг одоо нутагт нь үлдээгээд өөрт нь бас нэг тодорхой хэмжээний
одоо Турк цэрэг дэмжигчийн үлдээ 4000 морин зэрэгтэй байсан. Дээр нэмээд хамгийн том зүйл Оттоманы эзэнт гүрний ёроолгүй том одоо нэг зоосны сав байгаа шүү дээ. Тоороод тэрийг үлдээсэн. Нэг юу дуртайгаа худалж авах нь ш дараа одоо тийм ээ. За ингээд одоо дайран дээр одоо Давс гэж юм шиг умард одоо Саксонуудын хотуудад одоо хотууд Радуг дэмжиж эхэлсэн. Ингээд одоо Влад туушрагч нэгэн болсон бол Раду бол радикал биш, буулт хийж тохиролцохоос өөр зүйл мэддэггүй тийм хүн болж одоо ойрсон учраас Раду Оттомануудын нэмтгтэйгээр одоо Валахи руу дахиж дайрахааргүй шалтгаан болгож одоо хувирсан одоо Оттоман одоо Валахиг. Ингэснээр нөгөө нэг зөвхөрсөн ард түмэн зөвхөн радиогоос л авч чадах зүйлээ авсандаа баярлаад ингээд одоо Дракулад бас үрд одоо баяртай гэж хэлсэн байна. Эсэргээрээ эргэж гисэн хувь заяа тун удалгүй Влади эсрэг догшин урсгал болж хувираад улс төрийн дэмжлэг ногдсон малга болоод Раду одоо нэгсэндээ воевод болсон гэсэн үг. Ингээд одоо Влад Дракула Трансильвани руу дахиж цуцсан. Радугийн дайран Дракулагийн цайзнаас цайз руу мөшгөж байсан ч гэсэндээ Влад орон зайлчилсан. Одоо ингээд одоо Матиш Корвинус одоо би чамайг Валахын хаан ширэг ирүүлж авахтан туслая гэж Унгарын цэргээр тусалж болохын гэдэг тийм мэдээ ирүүлээд уулзах гээд очихт нь барьж аваад хааныхаа өмнөөс барьвчлаад авцсан. Хажуудаа байлгацсан гэсэн. Ер нь бол нэг хэрцгийлж хорж мөрсөн юм байхгүй. Зүгээр санаа нь бол нөгөө нэг воевод одоо Валахын ямар нэгэн дараагийн найдвартай өдөрдөгч миний гарт байгаа шүү гэж Оттоман өнгөрүүд ингээд барьцаалаад байгаа шүү дээ. Яг энэ л адилхан үйл явдал болж байна гэсэн. Ингээд одоо цаг өдөр өнгөрөх тутам одоо Оттоманчууд Балканыг ялангуяа Скандер бегийн өдөрцөн Албаныг та ингээд тасралтгүй бас байлдаж тэднэрт бол одоо хэмлүүлж исэн. 3 дугаар Радугийн өдөрцөн Оттоманы дэмжигчтэй айрам Валахын айрам агуу Стефаны захиргаанд исэн Молдавтай зөрчилдөж эхэлсэн. Ингээд Стефан Радугийн айрамыг байлдаанд бут зөксөн. Гоо боловч хулчгаар Раду үнэт эрдэнэс хувцас хонор дайны туг бүр гайхмаар нь ихнэр октоудаа хаяад цуцсан байдаг. Ингээд дийлдэгдэж доримжлогдсон Раду эцэст нь өвчнөр нас бараад Оттомануудын дэмжлэгтэйгээр 3 дугаар Базарб Валахын хаан ширээ цувсаа. За ингээд одоо дахин одоо Өнгөрт Дракулагийн ээлж ирж байна. Яагаад тэгэхээр одоо дүүн байхгүй болсон Базарб хаан болчихгод өнгөрчүүд юу гэж хэлсэн бэ гэхээр за чи Михаил одоо Чилагийн охин Илонотой гэр бүл болоод Илоно нь одоо хааны үеэл байсан. Тийм болохоор одоо Влад бол Хунядигийн гэр бүлийн гишүүн болсон гэсэн. Ингээд одоо Илоно 2 хүүтэй болоод өмнөх гэр бүлээс гарсан нэг бутчгүй байгаа угуу хүүтэйг Унгарын хааны ордонд амьдарч байсан. Тэр өөрөө католик шашинтай болох юм бол ийм одоо халамжийг авна гэж санал болгосон. Католик шашинтай болсон. За ингээд одоо нөгөө католикуудыг шорлж исэн хүн чинь католик болсон байна гэх юм шиг. Тэгэхээр энд бол ер нь тэр юу байхгүй гэдэг нь бол энд дээрс маш тодорхой. Жанжин шугам үнд сэтгэл гэж бол байхгүй. Ашиг сонирхлын л асуудал. Тэгээд яг нөгөө үзэх сонсогчтой хэлэхэд ягаад нөгөө Дракулатай хоошоод Мехмед буцсан боловч Дракула маань хоошоо зугтчихваа гэхээр хэдийгээр сүр хүчтэй Оттоманы айрамд маш их хор хохирол учруулж чадсан гэсэн тэр хор хохирол учруулахынхаа хэрээр өөрөө хүч чадалгүй болцсон байсан. Тэнхээгүй болцсон байсан. Нөөцгүй болцсон, эд баялаг байхгүй. Дээр нь нөгөө Дракулагийн хэргэлдэг тэр Scorched Earth гэдэг техник нь араасаа ерөөсөө амьд хүн байдгүй, амьтан үлдээд. Амьдрал үлдээх хүмүүс. Хоол, хүнс, ус, будааг нь авч явж дийлэхгүй бол шатаачдаг. Гахаа нохоог нь идэж амжихгүй бол бүгдийг нь алчдаг. Усыг нь хороочдаг тий. Тэгэхээр өөрөө нөгөө газар нутгаа туйлдуулсан болохоор ард иргэдэн ч өөрийг нь дэмжгээ байгаад, боёрвд нь ч дэмжгээ байгаад ямар ч дэмжлэггүй болсон болохоор ер нь бол өөрийнхөө хувь заяа хэдий Мехмед буцсан ч гэсэн хувь заяаг ойлгоод Трансильвани руу зугцсан юм байна. За одоо ингээд одоо 1474 онд Оттоманчууд одоо Молдовыг эзлэхэр хөдлөөд 3 дугаар Базарб удирдлагаар 17,000 Валах цэргээр хүч авсарсан байна. За нөгөө нэг том агуу тултан бааш Туркууд одоо 120,000 цэргээ авчирсан ч одоо 1475 оны 1-р сард Вазлуу дахь тултанд агуу Стефан гайхамшигтай ялтай болсон. Энд гинти ялгдлын өмнө ялагдж явах үед Валахын цэргүүд зөвхөн цухтаагаагүй. Буцаад Оттоманчуудаа эргэж дайрч Туркууд руу довтолж одоо тугуудын булгаж авсан. Уг нь тэр Базараб чинь Оттомануудын тавьсан воевод үсттэй. Тийм. Оттоманчуудтай бүр ингээд жигүүр болж байлтанд ороод харин тэгсэн. Ялагдангуут нь Туркүүдэд нөгөө нэг одоо агуу Стефанд үнэнчгдэг харуулах гэж. Бас боломж байна шүү дээ нөө. Тий, аврагдах гэж. Тий, Молдов бас Молдов Валах хоёр нэгдэх бас боломж байсан байх тий. Тэгээ энэ үйлдэлт нь Базарбын одоо Стефанод өнгөрүүдийн өмнө үнэнч байдлаа нотлох гэж оролцсон юм. Базарб өөрөө яг юм эргэнгүүт.
Гэвч энэ хүн үр дүнтэй байсангүй загалмайтнуудын ертөнцийн агуу баатар болсон Штефан Базарбыг өөрийн үеэл Влад Дракулагаас солихоос нэг шийдсэн байсан гэж. За ингээ 3 дахь удаага хаан. За ингээд одоо Дракула 3 дахь удаага хаан ширээн суусан. Ингээд одоо энээс өмнө унгарчууд Влад Дракулаг хаан воевод болгохын тулд тэгвэл босс идэх одоо цэргийн аян дайнд оролцохыг шаардсан. Ингээд одоо өөрийгөө нотлоод тэгээд Сребреница хотыг туркуудаас чөлөөлсөн. Нөгөө нэг уламжлалт аргаараа турк цэргийн армийн хувц өмсөд өндөр язгуурт турк хэлээр яриад тэгээд ордон руу нороод тэднийг ингээд донтолж дээрэндэд алсан. За папын элч энэ нөхцөлөдлийг хараад ингэж хэлсэн. Тэр туркуудыг айдас давтуулан зовтоолохын тулд турк хоригдлуудыг мөчүүдийг нь тасдаж эрэгт хугаслан шанд өлгөж хохирогчдын бэлэг эрэгтнийг ил гаргацуулсан гэж бичсэн байт юм. За ингээд одоо ард иргэд Дракулаг үргэлж хайрладаг байсан бол Валахийн баярууд одоо 1476 онд тэр дахин ирж 3 дугаар Базарбыг унгаан 3 дахь бүр эцсийн удаа хаан ширээ аргуул авах үед өөрсдөд нь юу тохиолдож болохыг гайхан айцтай хүлээж өгцсөн гарцаагүй гэж бас бичиж үлдээсэн баг. Ингээд одоо Трансильван болох те одоо Влад Унгар Трансильван Серб болон Валахийн холбоотон цэрэгтэй хамт одоо тэр Базарбыг эзлэх гээд одоо баруун талаас нь зүүн талаас нь одоо үеэл нь Штефан дайраад ингээд одоо Базарб 18,000 Оттоман цэргийн дэмжлэгтэй байсан ч гэснээр цус азгуулсан тулдаан болж харин ч өстой энэ айхтар тулдаан байсан байна. Альч тал руу эргэж мэдхээр эцэст нь одоо Базарб ялагдсан Базарб турк руугаа зүхтагаад яагаад турк руу зүхтаар турк дахиад воевода алтчихар чинь барьцаанд нь нөгөө нэг воевода барьна гэдэг утгаар. Ингээд одоо Влад Дракула 1476 оны 1-11 сард Валахийн воеводоор өргөмжлөгдсөн байна. Сонирхолтой нь яг энэ мэдээг нь Европт их талархаж хүлээж авсан байт. За ингээд одоо их сонин түүх болоод яваад байгаа юм. Ингээд хаан ширээндээ залраад ердөө 1 сарын дараа нас барсан Дракула. Энэ үхлийн талаарх бодит мэдээлэл өнөөдөр нууцлаг. Домогт өгүүлснээр бол янз янзын одоо түүх өгдөг тий. Одоо 2000 цэргийг нь 4000 Оттоман цэрэгтэйгээр Базар ботлонд оруулж өнөөсөн гэж үздэг бол нөгөө хувь хөртөр Молдов цэргүүд нь Оттоманы цэргүүтэй андуураад наач нэг уламжлалт ёсороо нөгөө турк Оттоман цэргийн хувцас байлж хат Молдовод нь андуураад алдсан гэж ярьдаг тохиолдод. Ямар ч байсан бас нэг юм байдаг нь одоо яничарууд одоо түүний толгойг авч Мехмед төргүүлээд Султан толгойн Константиноплийн орой дээр одоо шон дээр шорлсон ч гэж байдаг. Гэхдээ энэ бол одоо бүгд нотлогдоогүй. Домогт өгүүлсэн бас нэг зүйл нь нутгийн лам одоо түүний шарлыг одоо олж аваа цогцыг олж Снагов сүмд нуусан гэж ярьдаг тийм ээ. Ямар ч байсан гэсэн энэ үйл явцыг эргэн тойрыг харахаар одоо тухайн үеийн одоо энэ Балканы театр гэдэг энэ бүс нутагт дайны одоо театр дотор болох Хуняди, Штефан, Скандерберг тэгээд одоо мэдээж хэрэг Мехмет гэдэг энэ одоо ийм 4-5 агуу хүмүүс ингээд одоо төдхийн түүхэнд одоо тухайн бүс нутгийн түүхэнд бичигдээд үлдсэн хүмүүсийн дундуур Дракула survive хийгээд амьд үлдэж одоо нутгийнхаа хаан болох гэж үз тарсан гэхээр энэ бол яа харахгүй одоо зүрлэгдсэн зүв шиг байхаас шууд аргагүй байсан баг. Зүгээр нэг Херваргийн цөстэй аавын хүү ийм байдлаар ингээд одоо амьд үлдэх ямарч боломжгүй гэдэг нь одоо тэр базар будаас чарагдж радуугаас чарагдж байгаа. Тэгэхээр ийм айхтар хүмүүсийн дунд амьд үлдэхийн тулд тэр хүн энэ хэмжээний л террорист юм уу одоо аимшигт айдас дагуулсан байхаас өөр аргагүй гэдэг нь одоо түүхийн одоо нотлогоо баримтаар харагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ хүнийг ийм байхыг бол нөгөөд нь шийдсэн юм шиг санагдаж эхэлж байгаа. Тий. Цаг хугацаа нөхцөлөдөл нь. За ингээд одоо Дракулагийн маань одоо үнэн түүх маань ингэж дуусч байна. За маш сонирхолтой байлаа юм. За баярлалаа. Гайхалтай. Тэгээд нөгөө яг үзэгчид сонсогч дуу нэгдэх байх. Ирландийн зохиолч Bram Stoker-ийн Dracula The Blood Vampire гэж тий цус сорогч вампир гэж юу байдаг зохиол байдаг. Тэр зохиолоор нь өөрөө Дракулагийг дэлхийд алдартай болгоцсон байгаа. Гэхдээ түүний нөгөө цус сордог гүнтэн байсан гэдэг гэхээс биш эн чинь бас нэг талаар үндэсний баатар шүү дээ. Тэгээ яг Валахийнхан бол баатар. Тий. Тэр талаар нь харуулаагүй. Гэхдээ яг нөгөө Bram Stoker-ийн зохиол дээр нэг хоёр тамга байдаг л да. Нэг нь бол Dracula байсан. Нөгөөх нь нэг тухайн цаг үед амьдарч байсан 16 дугаар зуунд байгаа. Амьдарч байсан нөгөө Элизабет Баатар гэдэг гүнгийн авхай. Унгарын сурвалжит гэр бүлийн гүнгийн авхай. Тэгээ тэр гүнгийн авхай нөгөө Поп, Ромын пап гэр бүлд маш хөртөө байсан. Нөхөр нөгөөд олон удаагийн загалбаатны дайнд явж исэн. Папаас авлагатай байсан. Тэгээд нөгөө өрөө өгч чадхаа байлангуутай нөхрийг нь хорлоод улмаар их нэрийг нь хорлоо тэр гэр бүлд харьяалагдах нөөц, эд баялаг бүх юмыг хурааж авсан гэдэг. Тэгээд тэхийн тул тэр эмэгтэйг цус сорогч байсан гэж цоллоо. Тий 200 гаруй одоо ариун онгон охтуудын цусыг алаад цусаар нь өөрийгөө угааж
нөгөө залуу сайхан байдаг гэсэн яриа гаргаж хорлсон гэдэг. А магадгүй сүүлийн үед байхад түүхчд бол ер нь бол сурал алуурчин байсан юм байна гэдэг нь бараг бас нотлогдоод байдаг. Тэгээд энэ бас Унгарын Трансильвани байхгүй юу? Тэр сурулж гаралтай гэр бүл Баатуригийн энэ эмэгтэй энэ гүнгийн авхаа тэгээд энэ Влад Тепич хоёрын дундыг сонсоод дунджийн нийлүүлээд эвлүүлээд цус сурдаг гүнтэнгийн талаар зохиол утсан Румынийг Дракулаг алдартай болгосон юм байна. Ямар ч байсан л зохиол нөлөөгөө үзүүлсэн байна. Тийм байна. Баярлалаа бас их сайхан тийм ингээд яг нэг анализ хийхэд ингээд яг өөр өнцгүүдийг ингээд ярихаар илүү баян болдог шүү дээ. Баярлалаа. За баярлалаа. Шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сувг танд хүрлээ. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг маань байла. Нэвтрүүлэгт хөтлөгч Амар санаа, мөнхцөл миний бие ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хост төлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг маань Японы алдарт Vir Auto брендийн арьс чигшүүлэгч нарны Тоскин Aqua Event-ийн ажиллаа. Баярлалаа.